Сайн байцгаана уу эрхэм хүнд сонсогчдоо. Манай энэ удаагийн дугаар бид Швед улсаас бас нэг хүндтэй сайхан зочныг урьж ирүүлсэн байгаа гэж би хэлтийм билээ. Гэхдээ манай зочин маань ингээд Швед улсаас холбогдож байгаа Цэдэнгийн Алтан хуйг ах маань оролцож байна. За сайн байна уу та? За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд төргийа. За баярлалаа. Манай Алтан хуйг ах маань Алтай группийн захирал гэж одоо явдаг. Тэгээд анх бизнес нь одоо Швед улсад ирээд бизнес эрхэлж байгаа ийм хүн байж байгаа. Монгол хүмүүстэй маш их хүртээмжтэй амьдардаг ийм хүн байдаг гэж сонссон учраас бид нар одоо сурвалжлаа таныг ингээ урьж ирүүлсэн байж байгаа. Тэгээд таны бизнес нь анх 2011 онд тээвэр жуулчлалын компаниар эхэлж байсан юм билээ. Тэгээ ингээд энэ олон жилд өргөжөж хөгцсөөр хагаад одоо Алтай групп гэдэг болсон юм байна. Тэгээд таны ажлуудын талаар утгагүй ингээд асуугаад эхэлнэ. Тэгээд танаас би ингэж асуу гэж бодлоо. Та Монгол улсын маань ширээний тенсний майстер, ширээний тенсний улсын аварга байсан юм байна тийм ээ? Тий. Биеийн тамирын багш нар ажилладаг хүн байсан юм байна. За манай биеийн тамирын багш хүн маань яаж явж байгаа Шведэд ирүү хизээ ирүү гэд энэ сэдвээс ойлоо эхлэх үү? За тэгээ. За намайг Цэдэнгийн Алтан хуйг гэдэг. Би бол одоо биеийн тамирын багш мэргэжилтэй. За ингээд залуу наснда багада ширээн теннисний спортыг сонгож хичээллээд 1984 онд миний хамгийн том амжилт бол тухайн үеийн пиано сурагчдын спартакиадын 17-18 насны нэг хүртэлсэн тоглолтын улсын аварга болж байлаа. За энэ цаг мөчөөс хойш би бол сургууль биеийн тамирын багш хийж агаад 2000-аас 2005 оны хооронд ширээний теннисний спортоо одоо босож клуб байгуулж ингээ ажиллаулаад за энэ спортынхаа буйнаар анх Швед улсад 2005 онд хүүхдийн хаанд шавнырын хаанд ирээд тэмцээнд оролцоод за тэгээд энтхийн клубт охинтойгоо ингээд тамирчин болохоор ингээд 2005 онд Стокгольмд ирээд үлдэж байсан юм аа. Тэгээ энэ үлдсэнээс хойш одоо 16 жил өнгөрсөн байна. За охинтойгоо хамт ирсэн гэдэг чинь тэгэхээр охин бас ширээний теннис тоглодог байсан юм байна. Гэр бүлийнх нь хүн бас ширээний теннис тоглодог хүн охин байж байгаа танилцсан гэж нэг сонсч байсан юм байна. Тий, ер нь ширээний теннисний спорт бол бас миний хувьд бол амьдралд маш том үүрэг гүйцэтгэсэн. Гэдгийг би бол байнга санаж, байнга одоо бас хүндэлж энэ спортыг бол бас цаашид ач тусын одоо хариулах юмсан спорттой бас илэгтэй байхыг байнга хүсэж явдаг юм аа. Тэгээ охин маань эхнэр маань бид хоёр анх ширээний теннисээр 1989 онд Баянзүрх төргийн багш нарын аваргаар хоёлаа эрэгтэй эмэгтэй багш нараас шалгараад тэгээ хотын аваргад орохын тулд хоёлаа бэлтгэл хийж агаад за ингээ анхны хаантай ингээ танилцаад ингээд одоо 33 жил 32 жилтэй ингээд хамтдаа 3 хүүхдийн эцэг болоод ингээ амьдарч явна. За энэ хугацаанд бас хүүхдүүд маань ширээний теннисээр 2000 оноос хичээллээд тэгээд охин том хүү хоёр маань ширээний теннисний бас дэд мастер нэгдүгээр зэрэгтэй тамирчид бас болж энэ спортоор хичээлж тухайн цаг үед таны клубт ингээд суралцж байгаад Швед улсад ирсэн дээ. За баярлалаа. Алтайгийнхаа таны зам мөр ямар байсныг би мэдэхгүй байна. Анх Шведэд тамирчнаар ингээд ирээд үлдсэн гэхээр бас өөр зам мөртэй байсан баг. Ер нь маш олон монгол хүмүүс маань гадны оронд ирэхээр эхний ээлжинд одоо зайлшгүй ажил олж хийх шаардлага гардаг. Тэгээд олдсон дээр ингээд мэдээч хэрэг эхний ээлжинд манайхан одоо хар бор гэж яриад байдаг. Би ер нь туслах ажил гэж нэрлэе гэж бодоод байгаа юм. Өөрөө бас тэр ажлыг хийж явж исэн болохоор анх одоо оюутан байх үед чинь тэгэхээр тэрийг ер нь туслах ажил гэж нэрлээд тэгээ гадаадад одоо туслах ажил хийдэг хүмүүс их байдаг. Анх ирээд одоо хөл толгоо олох гэдэг амаргүй шүү дээ. Тэгэхээр таны хувьд та бас ийм туслах ажлууд хийж эвгүй 2011 онд компани одоо үүсгэтэл ямар ажлууд хийж явж байв? За мэдээж анх ирээд охинтойгоо хоёлаа яг тэмцээнээр чи үлдчихэд тухайн үедээ бол бас ажил төрөл бол тухайн үед бас олдоход хэцүү байсан. За миний гол зорилго бол охиныгоо заавал одоо энэ улсын клубээр дамжуулаад бас спортоор нь цаашд ингээ байнга явуулъя. За охин маань юуны өмнө тухайн үед бол 13 настай байж гисэн.
За энэ үедээ бол Монгол улсад бол 3 удаагийн өсвөрийн 3 удаагийн аварга болоод хажуугаар нь насан туршидын Эрдэнэтийн олон улсын тэмцээнээр бол том мастеруудыг бол хожоод ер нь Монголд бол маш энэ их амжилттай тамирчин болох тийм гараа бүх юм жигдрээд ирсэн байсан учраас би охиныгоос энэ улсад ирэж гисэн. Энэ спортоор сайн хичээлээрэй гэж бүх талын арга хэмжээг авч юунд одоо ажил хийгээгүй за ямар ч байсан охинтойгоо хоёулаа мэдээж энд үлдэхийн тулд аль биесны бичиг баримттай байх хэвээр. Виз дуусаад тэгээ виз дуусаад бид нэр цагаачлалын одоо албанд охиндоо ингээд тамирчнаар үлдэх амьдрах авахын төлөө хоёулаа анх бүртгүүлээд за ингээд цагаачлалын байранд очиж өөх одоо болсон процессыг яриад яг цагаачлаар хүн юу өсдгөө ямар одоо ярьцлага өгөө тэр бүгдийг хийгээд анх хоёулаа ингээд орж ялаа. За энэ хугацаанд охин маань бол бас яг цагаачлаас өгсөн тухайн үеийнхэн тэтгэлгээр бол тэр бол байр хоолой болгоод за миний гол анхаарах юм бол ажил гэхээс илүү охиныгоо бэлтгэл сургалтыг таслахгүй гэж тэр одоо 2005 оноос ер нь шуурхаа 7 сард ирсэн. Тэгээ 8 сараас тухай цагааст ороод тэгээд энэ бэлтгэл сургалтын таслахгүй хийсээр байгаад бол байнга одоо тэмцээн уралдаанд оролцож ер нь эхний уран байранд охин маань ерөөс тасралтгүй шалгардаг байсан. За ингээд хон гараад тухай бас хүү манаас тийм араас ирээд тэмцээнээр за тэгээ хүүтэйгээ гуруулаа өөр хот руу шилжиж за ингээд бас хүүгээ охинтой гуруулаа бол бэлтгэл сургалтаа өөрсдүүлээд ер нь бол яг цагаачлалын одоо хуулийн дагуу бид нар бол явсан юм аа. Тэрнээс тухайд бол залуу хүмүүс тухайд бол ирээд бол мэдээ зоригтой ирэх нь мөнгө төгрөгөө олохын тулд ирж байгаа нь шууд ажил хийдэг байсан. За миний хувьд бол өөр хүүхдийн бэлтгэл сургалтыг сайн тамирчин болох та бүх нөхцөл болцоог нь одоо өөрчлүүлэхийн тулд цааш одоо нэлээд хол Керунагийн доор Швед ямгийн хойд хэсэгт одоо бүгд ингэж хотын ойролцоо тэнд одоо цагаачлалын одоо газар бол байрлаж хоёр хүүхдтэйгээ гуруулаа бол тэнд үндсэндээ байр сав цаанаасаа өгөөд тэгээ бэлтгэл сургуультаа хичээл номонд нь анхаарад тэнд бол 3 жил гарan байж байгаа. Тэгээд бид нар яг шүүхээр явж байгаад ингээд хоёр хүүхдээр ингээм амьдрах хэрэг авч ийсэн. Тухайд 2008 онд тэгэл Стокгольмд тухайд орж ирж байсан. Тэрнээс хойш бол Коренд Ваксолм гэж газар та бидний ирэхэд бол маш сайхан хүлээж авсан 3 өрөө байр усаас бид нэр төгөөд хоёр хүүхдтэй ингээд гэр бүлээр маань хугацаагүй амьдрах ирэх гэдэг статустай бичиг баримтыг гаргаж өгсөн. За ингээд ирснийхаа даруй бид нар бол энэ Ваксолм хотод ирээд Ширэнтэйс нэг клуб бас байгуулж нэг Швед Эриксон гэдэг бас Швед хүнтэй хамтарч энэ клубын үйл ажиллагаа тухайд нээж явуулсан юм. За ингээд улсаас мэдээж бичиг баримт авчаар бүх юм одоо улсаас л эхний 2-3 жил сургууль та бүх юм улсаас таадаг. За ингээд сар болгон бол тодорхой хэмжээний гэр бүлд бол 10-аас 15 мянган короны тэтгэлэг өгнө. Байр савын улсаас төлнө. За хичээл номонд нь бас саадгүй явуулахын тулд тэтгэлэг гэдэг энэ улсын мөнгөийг бас байр хоол бүх юмдаа зарцуулах хэмжээний мөнгө өгдөг. За ингээд хүүхдүүд маань сургуульд явбал миний хувьд болохоор шивэд хэлний одоо хэлний курст жил гарan бас явж сураад за ингээд 2009 онд ихнэр маань Бакүтэй маань нөгөө аль биесны амьдрах яман дагуу Швед улсад орж ирсэн 3 сард. За ингээд ихнэр маань ирээд ч гэсэн бас хичээл сургуульд яваад усаас тэтгэлэг аваад яг л одоо хүний төлөө ийм нийгэмтэй улс оронд чинь яг хуулийн дагуу явах юм бол өсөд хичээл хэл үсгээ сураад за дараа нь тэгээд өөрийнхөө тустай ажлын байр хийж чадах бизнес ингээд 11 оноос карго агаар ячаар эхлүүлж байлаа. За таны ингээд каргогоор ингээд эхэлжсэн гэхээр Монгол руу манайхан бас их юм явуулдаг тийм ээ. Аргил руу ах төсрөг маш их юм явуулдаг. Тэгэхээр энэ ажлаас эхэлжсэн юм байна. Энэ ажлууд нь өргөжөөд одоо барилгын салбар руу орсон явж байгаа юм байна. Бас айл нүүлгдэг тийм сервис
Үйлчлэгээ тий. үйлчлэгээ үзүүлдэг. Энэ ажлуудаа танилцуулаад ярих уу? Ямар салбар руу орчих вэ? Ингээд групп болтлоо өргөжнө гэхээр бас Монгол хүмүүсийн ажилд авдаг лөө гэж би бодож байна. Тэгээ энэ тал дээр та ярих уу? Тий, ерөнхийдөө бол бид нар бол карго бол ер нь 10 дахь жилдээ яваа. Монголоос агарын ачаа, за мөн газрын ачаа гэдээ явуулахын зэрэгцээ. За сүүлийн үед бол ерөнхийдөө карго маань маш олон одоо хүмүүс карго зэрэг гарч ирээд каргогийн ажлын зэрэгцээс өөр салбар руу орох тийм одоо зорилготойгоор барилгын компани, за нүүлгэлтийн компани, зөвлөгөөний компани гэдэг ер нь өөрсдөө яг хийж болж чадах тийм одоо үйл ажиллагаа өргөжүүлсэн байгаа. Бид нар бол одоо барилгын бетон, одоо гадна талын бетон, балконы бетоныг нурааж шинээр солих. За нэг дүүтэйгээ хамтарч барилгын маань одоо салбарыг барилгын маань одоо барилгын салбарын маань хариуцдаг амраа гэдэг дүү маань одоогоор бол 5-6 ажилтнтай. За ингээ аль биесны гэрээний дагуу ажиллаа бид нэр өөрсдөө тэр хүү маань хариуцж ажилчтай хариуцж. За миний хувьд бол мөнгө санхүү цалин мөнгөний асуудлыг нь хариуцсан. Үе яг спот боломжоор хяналт тавьж ажиллана. За ингээ барилгын компани маань ерөнхийдөө 5 сараас эхлээд үйл ажиллагаагаа эхлээд ер нь хамгийн боломжийн одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Та манай группийн хувьд бол үйл ажиллагаа явуулж байгаа. Орлого олж байгаа бол ажил болоод байгаамаа. Барилгын ажил бол ер нь нэлээд үнэлгээ сайттайгаас гадна ер нь ажиллаа сайн хийдэг, чанартай хийдэг залуучуудтай байхад бол шивэд оронд бол ер нь барилгын салбар бол их хөгжсөн. За энэ талаа бол барьж аваад ер нь амжилттай яваа. За мөн одоо нүүлгэлт байгаа айлын нүүлгэлт мөн орон байрны одоо дотор засалч юм хийхээс өмнө буулгалт хийж хог савыг хайдаг. За ийм ажил байгаа. За нүүлгэлтийн дараах зөвлөгөө хийж байгаа. За ямар ч байсан 3-4 салбар байгаа. За тэгээд ер нь бол эрх чилээс бол аялал жуулчлалыг Монголд бас тийм жуулчлалын салбарыг Монголд нээж эрх чилээс цаг сайхан болохоор төлөвлөж байгаа. Одоо орол иймэрхүү ажилтнаа явдаг. За таныг бас шведэд иддэг монгол хүмүүсээс нь үнэхэрийн уйггүй өдөр шөнөгүй одоо зүтгэдэг тийм ах байдаг юмаа гэж сонсч байсан. Мэдээж энэ их зүйлүүдийг босгоход бол өөрөө чинь их төсвөр төвчээр зохион байгуулалт хувь хүнээс ахлах бат гэд санхүүг сайн барих чадвар гэд маш олон зүйлүүд мэдээж нөлөөлөд ийм сайхан амжилтанд хүрсэн байгаах гэж бодож байна. Таныг ер нь танаас шалтгааллахгүйгээр таны одоо ажилд авсан монгол хүмүүс маань тэр монгол хүмүүсийн маань одоо барилгын ажлын ур чадварыг шведүүд яаж үнэлж яах юм? Энэ дээр асуудал гардггүй. Ер нь манайхан чинь бас их нэг юм бариад авал бас их сайн хийдэг улсууд санагдаад байдгийн. Гэхдээ бас хажуугаар нь хариуцлагагүй хүмүүс бас байд энэ тэнд бас явдаг тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр ямар шиг байдаг бол? Ер нь бол монгол хүн бол яг цалингаа сайхан тохироод юмаа ингээд ажиллаа ингээд анханасаа зөв тохирч байгаа манай монголчууд бол ажилд бол махруу маш урт хугацаанд ажлыг бол бүтээмж өндөртэй ерөнхийдөө ажлын сурц ч гэсэн өндөр байдаг. Гараас нь гарч байгаа ажил хурдан гардаг учраас бол энэ давуу тал нь монгол залуучдын давуу тал энэ ба. За яг сул тал нь бол манайхан бол ингээд одоо цалин буусны дараа бас ингээд жоохон цалингаа авчиад архитаар суух тийм мэрсээр бол асуудал бол гардаг. За зарим үед бас ерөнхийдөө байнга бас хэлж ярьж хянж яахгүй бол ажлыг бас жоохон ой бас нэг баг зэрэг бас дутуу их тийм бол асуудал гарнаа. За мөн бас нэг өөр нэг нэлээд хүнд асуудал бол одоо шинэ 5-6 хүн одоо ингэ ажиллаж яхад тэдний ер нь тал нь бол одоо хараар бичиг баримттай хүмүүсийг бол ажилуулдаг. Яагаад тэгэхээр одоо бичиг баримттай хүмүүс нь бол олдох нь ховор байдаг учраас за тэр бичиг баримттай хүмүүс маань бас нэг талаараа бол бас ажлын байран дээр ямар нэгэн асуудал гарахгүй бол ер нь шалгам алгалтанд өрчихгүй бол бичиг баримттай хүмүүс маань бас ер нь их махруу ажилд амьдралын төлөө зүтгэсэн тийм залуучууд бол нэлээд байдаг. За энэ тал дээр бид нар бас анхаарахад бол эрх чилээс бол
жилийн ойн дээр бид нар бол яг 2 жил ер нь 7-8 сарын дараагаас Монголоос бас нэгээс 2 хүн ажлын тийм одоо нэлээд чадварлаг хүн бол бас урих тийм боломж нэгдэж байгаа. За ингээд ирэх юм бол яг 2 жилээс бид нар компанидаа бол Монголоос 1-2 орнд багаагаар энэ ажилчдыг бас оруулж ирэх тийм зорилготой байна. Тэгээд чигдрээд үнэхээр чадварлаг уусаад бичих баримттай. Ингээ болоод хамт олон манд бүрдээд ирэх юм бол манайх нь бол компани бол цаашдаа бол улам ажил авчих улам ажлаа сайн хийж явах тийм боломжтой гэж үзэж байгаа. За баярлалаа. Тэгвэл бас өөр дээр бас их хариуцлага үүрээд. Ер нь бол Швед бол яг үнийг хэлэхэд бол энэ Европын улсууд дотроос хамгийн одоо шингэцтэй. Ер нь ирсэн хүн болгон эдээшээ тасаад шингээд ерөнхийдөө арга олоо явчихдаг. Ийм улсын ер нь миний бодлоор бол хамгийн таатай ор байхгүй юу. Тийм учраас ч гэсэн яг хүмүүс өөрсдөө тухайн хүмүүс ирээд ер нь бол 100-ны 80-90% нь бол Швед оронд бол үлдээд идэх. За манай хамаатан садангуудаас ч гэсэн ер нь одоо би эргээ харж байгаа. Яг одоо ботсон бол ер нь бараг байхгүй дээ. Бүгд ирээд ном журмын дагуу цагаачлалт нь ороод за бичиг баримт юмгаар нь одоо миний хувьд би бас зөвлөгөө өгөөд ингээд зүйтэй яриад жоохон төвчээр заах газар төвчээр заагаад за ингээд ном журмын дагуу өөрөө бас гэмтэрэг ямар холбогдохгүй ингээд зөв явсан улсууд бол ер нь ихэнх нь маш зөв замыг сонгоод Шведэд үлдсэн байдгийг. За өнөөдрийн хувьд болохоор Швед орн бол монголчуудыг бол ерөнхийдөө бол цагаачлалаар бол авж байгаа хэвээрээ байна. Яг очиргоо болцсон гэдэг гадуур нэг яриа яваад идэх. Монголчуудыг авах болцсон Монгол орн 50% ингээд яг ийм яриа бол дээр үдж байсан одоо ч гэсэн яваад идэх. Гэтэ миний сүүлийн үеийн одоо 3-4 залуучуудын ерөнхийдөө гэрүүлүүд цагаас торсон хүмүүс бүгдээрээ л ажлын эрхээ авчихсан. Нэг нь болохоор ажлын эрхээ аваагүй буруу ярьсан юм шиг байна. Ярьцлага мэдээж ярилцлаганд орохын тулд заавал мэдээж нэгдүгээр үнэн гэж байх хэрэгтэй. Хоёрдугаарт бол улс төртэй холбож ярих. Эсвэл одоо ижил үүсдэн байх ч гэдэг юм уу. Эсвэл ер нь цагаачийн өөрийнх нь юм шалгуурууд байгаа юм. Тэрэнд нийцсэн юм ярих юм бол цагаач бол тодорхой хэмжээгээр авч аваагүй ш. Ер нь бол яг өөрөө чадварлаг өөрөө ингээд ажлыг сонирхолтой үнэхээр зорж ингээд ирсэн улсууд бол ер нь болохгүй байхгүй. Миний хувьд ч гэсэн яг үнэхээр тухайн үед намайг ингээд олоод ч юм уу ингээд асуугаад мэдээд ингээд асуух юм гарвал би бол бас өөрийнхөө хэмжээгээр тухай маш олон хүнд бол ер нь бол тусалж ирсэн. Дээрүүд би ч их зөвлөгөө өгдөг байлаа шүү дээ. Анх нэг цагаачаар бичгээр амтай авсны дараа маш олон хүнд ингээд яаж ярил болох уу, юу гэж хэлвэл болох уу гэд тэгээ бас хүмүүсийн хаягийг бас гэрийнхаа хаягн дээр авдаг байлаа. За ер нь бол маш олон хүмүүс туссан боломжийнхаа ирээ тухайн цаг үед нь бол болгоод туслаад явж ирсэн. Ер нь бол зориод ирэхэд бол Швед орн бол шингэх чадвартай орны нэг номер л гэж боддог. Хүний эрхийг дээдлж байна. Ажиллах нөхцөлийг хангаж байна. Би түрүү хэлсэн шүү дээ. Бид нар ингээ хараар ингээд ажиллаад амтраад яваад ингээ явуулаад байна гэдэг чинь энэ улс бол бас юугүй. Одоо цагдаа нар хүн харангуйтаа ингээд шууд ирээд ингээ шалгаад байдгүй. Зөрчил гаргасан үед хамгаалтын албан ирдэг. Дараа нь цагдаагаа дууддаг. Ер нь нэг очиргоо ингээд нэг сүр сар гэж жижиг юм дээр хүрээд ирээд идэггүй. Яг үе бол одоо шалгалт бол байдаг. Гэхдээ хайрцангуй маш тайван, маш одоо хэтэрхий цадгааж гэдэг юм уу. Тэр талаар ер нь л сул орно шүү дээ. Швед орн бол маш олон цагаачдыг аж амьдрал ахуй амьдралд одоо амьдралын өөдөнд татсан маш олон гэрүүлийг амьдруулсан ийм л поинтаа уста Швед орн бол. За маш их баярлалаа. Нээлттэй хариу өгсөнд Алтгойгийнхаа би ингэж бодож байна. Таны талаас бодоход
мэдээж хэрэг олон монгол хүндээ боломж олгочихмсан энд одоо инх тунх улс төрийн асуудалгүй амар тайван ажиллал хийж ивэл болоод тайван сайхан амьдарч хооронд нэг монгол хүнд ч гэсэн тусалчихмсан гэдэг ингээд мэдээж тусалж сайхан сэтгэл гаргаад ингээд тусалж байгаа шүү дээ тийм ээ таны зүгээс нөгөө нэг талд манаас эх орон маань тэнд ажлын хүчээр дутагдаад энэ залуу хүмүүс маань гараад энэ улс орноо хэн хөгжүүлэх вэ та нар бүгдээрээ гараа явчлаа гэд байгаа бас хүмүүс маань үлдсэн шүү дээ тийм ээ тэгэхээр энэ дээр та хаяада бас нэг тийм нэг эргэлзээ төрдөг үү за энэ улсууд наашаа цувчих юм бол одоо тэнд үнэхээр хэммийн үлдэж улс эх орноо үнэхээр гар бие оролцож хөгжүүлэх билээ гэд иймэрхүү бодол хаяада орж ирэх үү Ер нь бол мэдээж хүн бол эх орондоо бас очиад цааш бизнесээ өргөжүүлье. За ер нь сайхан амьдрий гэсэн бодол ер нь хүн болгонд байдаг баг. Мэдээж тодорхой зорилго тавиад ирж байгаа улс чинь нэгэнд эхлээд энэ гадаад орныг үүсгэх хэрэгтэй маш зөв юм байлээ. Тэгэхгүй зөвхөн одоо Монголдоо ингээд яг дотор нь байгаад гадны одоо орчинд харьцуулаад ч юм уу гадна талаас нь харахгүй болохоор бид нар бол Монгол улсыг бол яг зөв хөгжиж байна гэдэг бол би бол тухайд ойлгохгүй байсан. За ингээ гадаад гарснараа илүү Монгол улс бол яг яаж хөгжих ёстой ямар салбарны одоо энэ гадаадын туршлага яг хүнээ дээдлсэн нийгэм гэдэг нь ямар байдгийг мэдчихээд бид нар чинь арай өөр бодолтой болж байгаа юм. Тэгээс Монголд чинь бас ер нь аль талаараа хүний эрх зөрчигтэй хүний чинь одоо нөгөө өмсөн зүйлснээр нь мөнгөөр ингээ ялгаж харьцдаг нийгэм байгаа шүү дээ манайх чинь. Тэгээд тэр нийгмийг чинь арилгахын тулд одоо бид нар чигээр Монголд байгаа улсууд яг дүрсээр тайлбарлахад ер нь хар юмд л байгаад байгаа байхгүй ер нь хар бараа юмд. За Монголоос гараад ингээ хөгжилтэй орн руу ирээд ингээд дотор нь ороод энэ хүмүүс яаж амьдарч байна хүн шиг амьдрах чи ямар байдгийг одоо хүний эрхийг дээдлээд хүний хүн гэж үздэг нийгэм ямар байдгийг ингээд ороод ирэхэр чи хүн чи яг нөгөө хар бараан газараас ирсэн ус чи ингээд цагаан болж байгаа байхгүй ингээд цайраа цагаараад тэг юм мэдээд үзээд ер нь ихэнх хүмүүс тийм болоод тодорхой хэмжээний дараа бол буцаж байгаа юм. Эх орондоо очиж тэгсэн улсууд бол яг эх орондоо очиад ажил төрөл хийгээд амжилтаа яваач байд. За ингээд өөрсдийнхөө шалтгаан ч юм уу бас манай Монгол орнд ч бас танил ажил төрөл хийхэд тэгээд авилах хэл ахуулахгүй бол юм бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр мөнгө төгрөгөө сайхан босгоод эдийн засгийн хувьд жоохон хүчрэг болоод тэгээд Монголд очиад бизнес хийж байгаа тийм бодолтой хүмүүс зөндөө шүү дээ. Сайхан амьдрэх гэсэн. За баярлалаа. Алтуйгийнхаа та өөрөө бас Монгол руу зөвлөсөн маш их одоо гараа сунгаж их тусалдаг юм байна. Тэгээ Монголынхоо эмнэлэгт байсан баха бас тийм аппарат бэлгэлж байсан юм байна. Бас өөрийн чинь сайн сайхан байлгаж байгаа Швед улсынхаа улаан загалмай нийгэмлэгт бас аппарат бэлгэлж байсан өөрсдийнхөө санхугаас гаргаад тэгээд энэ тал дээр та манай сонсогчдод сонирхуулаад ярих уу? Юу бэлгэлж вэ та? Би манайх чинь энийг бас түүтэйгээ 2017 онд Дэлхийн орж монголчуудын холбоо гэх төрийн бос байгууллагыг Монголд байгуулаад Швед улстай байгуулаад тэгээд тэрнийхээ дагуу 2017 онд нөгөө төмөр гардаг жил Монголд онцгой байдлын газарт хамгийн одоо сүүлийн гал унтраах үлдээж унтраадаг аппарат бэлгэлж ирсэн. Өөртөө ерөнхий хандгаа мэдээж өөртөө гаргаад бага хэмжээний тал хувь нь бол Шведтэй байгаа монголчуудаас ингээд хүсэл тавиад тэгээд 18 онд 3 дугаар эмнэлэгт бас андвар нэгдүгээр хоёулаа нийлээд нэг мисастын дараах хүчтэй аппарат гэдэг тийм аппарат авч бэлгэлжээ. За тэгээд Швед улстай бас гал дүмэр гараад Швед орн маань бас нэлээ хэцүү болсон шүү дээ. Тэр үед бас бид нэр монголчуудтайгаа нэгдээд 10 гаруй мянган короны ханд өргөжсэн. Ер нь ханд ингээд энэ төрийн бос байгууллагаараа дамжуулаад юм өргөх тийм асуудлууд ер нь байт юм да. Тийм бас нэг сайн үс хийгээд. Тэгээд одоо сүүлийн үед бол яг ерөнхийдөө цаг үе жоохон маш цоолцлаа нэг ковид гараад ер нь Швед орн бол яг бас маш сайн арга хэмжээ авч хүмүүсийг бол хайхтар бол арайд өөр арга хэмжээ авсан улстай тухайд юу
ковид гарснаас хойш тэгээ энд байгаа монголчууд ч гэсэн ер нь бол нэг хайхтар үдч авдаггүй. Ковид юугаар бол тий ер нь шивэд оронд бол маш сайхан ажиллаж амьдарч байна да монголчууд маань. Баярлалаа. Сайхан мэдээ биш үү? Алтгойгийнхаа та одоо ингээд өөрөө маш их бизнесийн салбар руу орсон болохоор ер нь бас боломжтой хүмүүсийн нэгэнд маань ороод явах уу гэж бодож байна. Тэгээд манай зарим хүмүүс маань ер нь мөнгөтэй болохоор ер нь мөнгө хүнийг эвддэг гэж нэг хэсэг хүмүүс ярьдаг тийм ээ. Нөгөө хүмүүс маань болохоор мөнгөтэй хүн мөнгө амжилт авчирдаг юм аа, мөнгөтэй хүн юм хийх боломжтой байдаг юм аа гэд ингээ ярьдаг. Таны бодлоор энэ хоёрын дунд нь заагт нь ер нь юу вэ юм бол? Мөнгөтэй хүн үү? Мөнгө чинь бас яаж босгосноосоо болдог байх л та. Өөр хөдөлмөрлөж босгож гин үү? За эсвэл хэн нэгний залж юм хэлж одоо хэн нэгэнд баялгаа зараад уулуурхаага зараад босгож гин үү гэдэг айгу ялгаатай л да. Нөгөө хар мөнгө, цагаан мөнгө гэдгээрээ ялгаатай байх. Цагаан мөнгө бол хүний амьдралд бол ерөнхийдөө зөв болсон мөнгө зөв ер нь шингэн. Буруу олсон мөнгө бол бас хүний амьдралд бол их гайхалтай юм шиг. Ямар нэг өхөл хацлаа авчирдаг буруу олсон мөнгө чинь босгохтаа айгүй хэцүү юм шиг байна. Тэгэхээр хүн үнээсээ л болох тухайн үед ер нь шодлого өөрийнхөө хөдөлмөрөөр зовж олсон мөнгө л хамгийн хүнд бол зөв хоол болдог гэж би ойлгодог шүү дээ. Баярлалаа. Сайхан хариулт энэ. Алтгойгийнхаа Монголоос одоо та аль бие усны агаарын тээвэрлэлт хийгээд эхэлсэн байна шүү дээ. Тий. Тэгэхээр Монголд байгаа хүмүүс маань Шведэд байгаа ах дүүстэй одоо юм явуулдаг гэсэн үг үү? Эсвэл та бас албан байгууллагын юм ачуулдаг юм болов уу? Энэ тал дээр мэдээлэх үү? Дээрээс нь ер нь манай монгол хүмүүс маань иргэд маань ихэнхдээ Монголоос юугаа цагиж авчруулдаг юм бол аар болов боов уу, борцгоо, борцоо гэдэг. Тий, монгол хүмүүс би манайх бол ерөнхийдөө Швед ажиллаж амьдарч байгаа монголчуудаа л ер нь хуу хөний юм л авчирдаг. Агаар ачаагаар хуу хөний агаар ач. Тэгээд монголчууд маань гэр орноосоо тэгэл ер нь ястал нөгөө аар бол борц. За ер нь цагаан эдэгээ захин. За тэгэл гоо сайхны бүтээгдэхүүн захин. Солонгос ингээл энэ хуу хүмүүсийн тиймэрхүү юм захтанда ихэнх нь дийлэнх нь. За би одоо мэдээ авчлаа. Шведэд байдаг монгол эмэгтэйчүүд их сайхан эмэгтэйчүүд байгаад идэв. Монголоос гоё сайхан юм цагайлж авчирсан юм шүү дээ. Тоглосон. Тэгвэл нь тэгээд бас хувь хүний юмнууд авчирдаг юм байна тийм ээ. Тэгээд бас тасралтгүй арх дарсаа ч юм уу бас гадных нь бид нар чинь Чингис архиа бэлгэлэх дуртай гэх мэтчлэн тийм ээ. Юмнууд ирдэг юм байна. Таны айл нүүлгдэг үйлчлэгэн дээр бас монгол хүмүүс маань ажиллаж гин үү? Айл нүүлгэн гэхээр бас Шведэд ер нь мэдээж ихэнхдээ гадаад оронд ингээд мэргэжлийн хүмүүст мөнгө цаасын төлөөд ингээд юм хийлгэчихэр их амар хэлбэр өөрийнх нь цагийг баталгаатай ингээд хэмнсэн их сайхан үйлчлэгээ байдаг тийм. Энэ ажлууд нь ямар шүү явж байна? Айл нүүлгэлт ерөнхийдөө Швед айл нүүлгэн шведүүдийг нүүлгэн заагаа Иракуудыг нүүлгэн монголчуудаа бас нүүлгэнэ. Тэгээд ер нь олж янз янз улсуудын аюуг нүүлгэн. Үнэлгээ бол боломжийн хэмжээнд байгаа залуучууд маань ер нь бол галзуулна шүү. Ер нь байнгын үн тохирчдгийг. Тэгэхгүй цагаар ажиллахаас илүү байнга тохирчвол амар байдаг. Одоо шинэ 4-5 цагийн одоо ажил хийх юм байна гэж тохироод нэг 2-оос 3 цагийн ажилт нь хийгээд нахад бол айгу хурдтай залуучууд маань ер нь шуурхав айлыг бол нүүлгдэн шүү дээ. Ер нь чадварлаг яг хөө сайн нөгөө айлын юм гэмтээчгүй л нүүлгэхгүй бол бас гэмтээж өртөл бас мөнгө авчдаггүй тийм яга эрсдэлтэй. Гэтэ яг солонгос шиг бол нүүлгдэггүй юм байлаа. Солонгосын нүүлэлтүүд тэр айлыг байгаагаар нь ороод бүгдийг савлаад уутлаад бүтөөдөрж болд юм шиг байна. Тийм шивэдүүд бол өөрсдөө юм бэлтждэг. Бид нар бол ороод шууд юмар хайрц савын багилцсан хайр савын ураагаад яг тавилгын задлаад тэгээ бас гадна талаар нь зарим айлууд нь ороодсон байдгийг галуурууд хамгаалт. Бид зөвхөн өөрсдөө үсэх юм бол хамгаалт юм галууруудаа авч ороод
тийм маягаар нүүлэлттэй чинь. Тэгээ нүүлэлт хийх сайдл заримдаа бол нөгөө нүүлэлтийн дараах цэвэрлэгээгээд тэрийг хэлхүүлдэг бол 2 3 эмэгтэйчүүдийг оруулаад тэр айлыг ингээд гомоор нь нүүлэлтийн цэвэрлэгтэй авчвал бас их боломжтой үнэлгээтэй байдаг байхгүй. За баярлалаа. Гадны хүмүүс ер нь их хугацаа зааж юма төлөвлөдөг тийм ээ. Манайхан болохоор битгий төлөвлөө тэгж байгаа болчихно гэдэг байдаг. Тэг яагаад ингэж гэдэг юм бол яагаад гадныхан юма төлөвлөд гэдэг юм бол ямар үр дүнтэй юм бол манайхан ямар учраас битгий цаг хугацаа хэл одоо бид нар ингээд Монголд очиод амархад би мартцсан байлээ. Очиод одоо хөдөө ингээд явхад бид нар хэдэн цагийн дараа очих вэ гэхээр битгий цаг асуугаад тэгж байгаа очино гэдэг одоо хариулж байгаа байхгүй. Тэгээд энэ маань одоо ямар учиртай юм болоо? Яагаад тийм хоёр өөрөөр бид нар сэтгэхэд байна? Энэ чинь арай өөр нийгэм шүү дээ. Тэгээ бид нар чинь бол энэ одоо юу гэдэг ямар нэг юм үсээс асуулгатай хүртэл асуудаг үсттэй Монголд. Тавар айл өдөр засах уу? Айл өдөр баг ямар юм битгүү гэсэн бүгдийг асуух гэдэг. Энэ бол мухар сосгол гэж ойлгож байгаа. Энэ гадаад үндэстэй. Яриг нь тасалчлаа. Та Шведэд үсээс асуулгахдаа тэгээ хэр их хүнээс асууж иж очиж байна? Үгүй юу ч тийм өөрөө үсээс асуудаг. Тэгэж таавал юм өөрөө зохицуулна. Айл болохоор цагаа ч гэсэн зохицуулаад явна шүү дээ. Тэдэн цагт очин, тэдэн цагт ирнэ гэл ер нь юм хэлдэг шүү дээ. Тэр ихэд бол цаг бариад энэ гадаадуудтай адилхан орчинд нь орцсон юм чинь. Тэр маягаар ажиллаж байна уу? Монголд бол хэцүү л байт юм билээ. Ер нь хэцүү юм шиг байгаа. Ер нь манай ард юм бас одоо ингээд тэмцдэггүй байдаг юм уу? Би ч бас улс төр сонирх ш заримдаа тэгтэл яг хоо ер нь манад бол ер нь мэдхгүй бид нар бол одоо Монголын ард юм бол маш хөлцөнгөө байгаа. Тэгээ нэгнийхээ бас сэтгэл санаа нэгдээд юм зөв гэсэн юм да бүгдээ биний дэмжихгүй тус амбицаараа ингээд одоо айгүй ичим харагдах юм биш үү Монголын ингээд улс төр Монголын мэдийг харж ах тэгэл хэсэг бүлгээрээ тэмцээл тэгэл яг нэгдэл нөгөө баах их оронч чинь нэгдэх юм болов гэхээр нэгдэхгүй тэгээ нэг нэгээрээ тэмцээд байдаг ч юм уу тийм замбраагүй Монгол үний бол одоо нийгмийн амьдрал маань замбраагүй л байна. Тэгэхээр таны бодлоор заавчлаарай. Таны бодлоор тэмцэгч дутагдаад байна уу? Эсвэл хариуцлагын систем дутагдаад байна уу? Хувь хүн дээр ч гэсэн. Иргэд маань өөрсдөө хэр хариуцлагатай байгаа бол урдах юмаа хэр ингээд урдах юмаа сайн хийгээд явж байгаа хэдэн хүн байдаг бол энэ тал дээр яаж ялгаж салгаж хаардаг та? Ер нь бол Монголд бол хариуцлах хүлээдэг хүн байдгүй юм байлээ. Ер нь том дарга нар чинь альва буруу зураг хийгээд хариуцлага хүлээхгүй тэрнээсээ маш их улсыг одоо өмчийг самжигдуулдаг ч юм уу. Тим хариуцлага хүлээдгүйгээс болж маш их улсыг хохироодаг юм шиг байна. Үеийн дарга нарыг гарч ирж идэж уугаал хаяж хариуцлага хүлээхгүй. Намаараа гарч ирж бас улс орныг аюу ачиж штэ албан тушаал бүх юмарыг аваад эзлээд тест өөрийнхөө юу гэснээ хийж яах их хэмжээний одоо улсаас мөнгөөр гарч ирчихэд мөнгө тарааж гарч ирээд тэр мөнгөө буцааж ах дүүгээрээ нээлж одоо буцаад улсаас хулгайлж штэ тийм нь бол хариуцлага бол байхгүй. Тэгээ тэмцэгч нар бол яхаа мерсэр байна. Тэднийг бол нэгтгэж чадахгүй байна л да. Миний асуусан асуулт болохоор урдх ажиллаа гэдэг нь одоо зам тээврээ засдаг хүн бол замынхаа ажлыг маш сайн одоо эвдэрч нурдаггүй одоо маш сайн чадварлаг хийж хотын цэвэрлэгээ хийдэг хүмүүс бол үнэхээр хотоо шил тойр шиг цэвэрхэн байлгаж одоо дарга нар маань үнэхээр хариуцлагатай үүрэг хариуцлага ирэхээ бас үнэхээр ухамсарласан хүмүүс гээд өмнөх мэргэжлийн ажлуудаа хийгээд явах амаараа ярих хоёр энэ хоёрын зөрүү гэдгийг би асуусан юм. Тэрнээс Гэхдээ юу штэ хичнээн ажил сайн хийдэг ч гэсэн тэр танил талгүй бол орохгүй байгаа штэ. Манайх чи одоо авилгалдаа хит идэгчээд Монгол улс чи хөгжихгүй байгаа гэж хараад байгаа штэ. Хичнээн сайн ажил хийдэг ч гэсэн тэр ухамсараараа хийнэ гэж тэр чи одоо ингээд зөв компани ажиллаа ингээд яг чадварлаг улсууд авах ихээр өгөхгүй штэ. Танд одоо ингэж сая дархны замыг ингээд сонсч яхад дархны замын тендерүүдийг дандаа хятадын компаниуд нь толгой компаниуд авсан байгаа юм.
Тэгчээ Монголын компаниудтай буцаага зарцсан юм уу? Монголын компаниуд нь тэр хиттийн компаниудыг оруулж байгаа тендерыг авахулчаад тэгээ Монголын компаниудтай өгсөн. Монголын компаниуд нь бүр техник байхгүй ингээд бодлуулсан байл шүү дээ. Тэгэхээр мянга яг өөрөө юм хийдэг ч гэсэн тийм нөхцөлийг хангахгүй шүү дээ манай нийгэм. Би тэр талаас нь хараад байгаа. Тэгээс ингээд зүгээр герман шиг одоо юу гэдэг эмч бол эмчээ хийгээд одоо зам засрын замаа хийгээд мөнгө аваад улс төрлөө утгалдахгүй чинь явж штэ. Тэгэхээр Монголын бүх юм улс төртэй утгалтсан байхгүй юу? Тэгээ хариуцлага одоо ажил авсан ч гэсэн айл намыг яасан намын хүмүүс тэр тендерийг авч байна. Тэр яасан намын хүмүүс тендер дээр хариуцдаг хүмүүсээр сууж байна. Бүх нийгмээрээ ингээд намын ингээд юугаараа ингээд албан тушаар их мэдл бүх юмыг авчиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нам гэдэг нэрийн дор маавчаад бүх юм чинь хариуцлагаас мултраад биеийг хайчаалаад тэгээд дандаа чадвартай байсан ч өгөхгүй. Хичнээн мундаг байсан ч тэр хүнд нь ажлыг өгөхгүй байгаа байхгүй компанид нь. Тэгэхээр Тэгэхээр нэг юм үг гэдэг ураг цахыг хүссэн хүн эхлээд тарих хэрэгтэй гэдэг үг гэдэг тийм. Тэгэхээр бид нар сайн сайхан нийгэм төрхийн тулд таны бодлоор Монгол иргэд маань хүн бүр дор бүрнээ яаж ч бид нар хөгжих юм бол мэдээж хүний амьдралын баталгаа чи ажил шүү дээ. Хүн болгон одоо ажилтаа байх хэрэгтэй нэгдүгээр. Тэгээд ажилтаа байж хүн чи орлоготой байна. Орлоготой байвал чинь мэдээж та улстай татвар төлнө. За тэр хэмжээр улс орон ч гэсэн татвар авснараа улс орон хүчрэх болох байх. Хүн ч гэсэн ажилтаа цайлантай байна. Монгол бол одоо ажилтаа хүн маш ховор шүү дээ. Ажилгүйд их байна шүү дээ Монголд. Тэгээ бэлэнчлэх сэтгэлгээхтэй улсаас ч нөгөө дандаа халамж өгч байна. Ер нь 170-80% нь халамж аваад энэ ядуу хүмүүс их байна шүү дээ. Цөөхөн хувь нь баяжсан. Тэгэл улсын бодлого бол алдагдсан. Танаас нэг юм лавлж асуу гэж бодлоо. Та одоо олон монгол хүмүүсийн картон хайрцагтай юмнуудыг явуулж ин тийм хүмүүс дор бүрний хитэтэй хайрцаг явуулдаг болов. Тэгээд тэр чин ар гэртээ бол нэлээ их тусдим болж байгаа шүү дээ. Хувц сунарын явуулдаг юм болов, их хэрэглээ ахгүй хэрэглээний юм явуулдаг юм болов ингээд тус нэмэр болоод явуулж байгаа. Тэгэхээр нэг талаас нөгөө хүмүүстэй бас л нэг бэлэн юм ингээд явуулж байгаа. Явуулгүй яг одоо ах дүүсээ жоохон ч гэсэн тус нэмэр өгчөөд ард талаас нэгэ баярлалаа түлээгээ сууж байгаа юм чинь. Зарим хүмүүс маань би одоо танил хүмүүсийн жишээгээр ярив. Гэр оронлогоо ингээд юм явуулсан чинь явуулсан юм маань явуулсан одоо мөнгө цаасаар маань юм болгоод аваа босгоод аваа гэхээр үнэтэй цайтай юм аваад утас авчаад ах юм аа ингээд урамгүй болгочоод ах юм аа гэд хүмүүсээ таарж исэн. За бас мөнгө цаас нь явуулж чадахгүй маа гэхэд за ийм санаа байдаг юм аа энүүгээр ийм юм нэг хийгээд үзээрэй орлоод үзээрэй гэхээр Монголд болохгүй гэд хөдлөхгүй байна гэд нэг хэсэг хүмүүс байж байна. За бас нэг хэсэг хүмүүс дотор таарлаа ар гэрлөөгөө одоо мөнгө цаас ямар нэгэн боломжийг ингэж явуулахад маш арчаатай одоо тэрийг үлгэж аваад бүр өшөө өргөжүүлээд Монголынхоо нийгэмд одоо уялдуулаад тийм монголчлоод сайн сайхан явж байгаа ах дүүс нь байж байна бас. Тэгэхээр одоо таны энэ явуулж байгаа ачаа бараан дотор чинь бид нар ямар зүйлүүдийг хийж явуулаад байна? Эд материалаас гадна тэр хүмүүстэй бид нар бэлэн юм өгöd байна уу? Эсвэл бид нар тэр дотор маш олон зүйлийг тэгээд одоо Монгол руу оруулж байгаа болов? Ер нь бол энэ ачаа явуулж байгаа хүмүүсийн юм бол ихэнх нь бол хуучин хувцснараа л явуулдаг шүү дээ. Ер нь 160-70% нь бол за маш зөв хэмжээний хүмүүс гэр бүлийн өөрийнхөө гэр орныхоо одоо хуучин бас тэгээд тавилга мавилга ах дүүдээ бас ингээд өргөж зурагтай л бас явуулдаг. Тэгээд зарим нь яг бизнесийн шинэ хувц сунараа маш цөөхөн хүмүүс нь явуулна. Тэгээд тэр болгоомос шинэ юм явуулж байгаа хүмүүс бас юм хэлдэггүй маа бас хуучин гэдэг. Тэгээд янз янзын бизнесийн зарах марах юм. Тэгээд мэд өөртөө ах дүүдээ бас нэг тусалчих гэсэн нэг хэмжээний өөрийнхөө чадлын хэмжээний юм явуулдаг. Нэг хайхтар үнэтэй цайтай амар
шин меню явуулах нь бас айгүй бага л байдаг. Тийм ба. За алтныхаа Өөрсдөө бас л өрөвдмөр явуулж байгаа мод зарим нь би бас гайдмал дээр задлагт нь харж илээс өөрхөн тэгэл угаалгын нойлын цаас маас явуулж явах шиг тэгэл хэцүү шттэ. Тэг юм янз янз л юм явуулдаг. Угаалгын шингэн мэнгэн гэл та. Юу л Монгол хэрэгтэй тэр болгоны эндээс өнгөж олсон юм байдаг юм шиг үлээ бас үлдээж авсан юм байдаг юм шиг үлээ. Тэгээд арга ирээ харж үзэх гээд нэг жоохон бас хатуудаа нэг жоохон дэмжлэг болгоод явуулчихдаг юм шиг байна. Тэгээс нэг айхтар нэг бизнесийн хэмжээний юм бол тэр болго явуулж чадахгүй бах уу. Боломжтой явуулаад байна уу? Боломжийг гаргаад явуулаад байна уу гэд бас нэг юм байж гэн тийм ээ? Өө яаж зарим айгу хармараар ажил хийгээд өөр хөлт Монголд хэцүү. Ер нь бол боломж өөртөө тэр хүмүүс чинь бас их буцах тийм өгцсөн ч юм уу. Арга юм болохгүй хүмүүс их явуулдаг шүү дээ. Ер нь боломж харахад бол өөрхөн амт стал зогсоо зайгүй ажиллаж байгаа нэг амьдрал нь тогтоогүй улсууд их явуулдаг байхгүй юу. Яг тогтцсон энд ирээд бизнесээ эхэлсэн шинэ айгүй одоо юу гэдгийг олон жил болцсон тийм улсууд бол ер нь юм явуулдаг шүү дээ. Тэрэн дээр өстө цаагаараа мөнгө төргөө явуулдаг юм ахээс биш. Ер нь баргийн тийм гайгүй бизнестэй хөл дээр тогтцсон явуулдаг шүү дээ. Ер нь бол ингэж хэлэх энд чи одоо маш их монголчууд ресторан нээсэн шүү дээ. Шивэдэд бол ман одоо 100 гаруй бараг одоо удалч нь 200-аад суши ресторан байгаа ах шүү. Шивэдүүдийн монголчуудын шивэдэд нээсэн. Нэг хүн гэтэл 5-6 суши ресторантай байна шүү дээ. Шивэд байгаа монголчууд бол мөнгийг бол бас сайн олох нь олж байгаа шүү дээ. Залуучууд бол дүүгээ Монголоос авчруулаад яг нэг юм жоохон олон цагаар л ихний үед яг нэг ажил төрлөө зааж өгч ийн гэдэг 10-аас 12 цаг л ер нь жоохон ламтай ажиллуулдаг юм байлаа баг цалингаар. Тэгэл босоод ирдэг ш. Тэгэл тэр яг нэг хэсэг эхний 2 3 4 жилдээ баг цагаар багаар яг цалин өсдөг л баг. Тэгж ажиллаад ер нь нэлээ хатуучлалын дунд нэлээд хүрэж агаад сайн тоогооч болоод сүүлдээ өөрийнхөө салбараа нээдэг ч юм уу ийм маягаар л явчихдаг юм байл. Монголчууд маш их суши нээж байгаа шүү дээ. За маш их баяр Артугийнхаа та бас Шведэд амьдарч байгаа монголчуудын маань ер нь амьдралын дүр зургийг бас манай сонсогчдод өгчлөө тий сонирхоод сонсоод байж байгаа. Яг хүмүүс тийшээ одоо Шведэд очиж цагаач болчихоо гэд бодоод яриад байдгийн цагаачаар албан ёсоор сургалтаар гэдэг одоо янз янзын шугамар хүмүүс очсон байж та ингээд ер нь бас нэлээ их удаан хугацаагаар гадны оронд ингээд амьдарчлаа тийм ээ. Тэгэд эх орондоо хаяа ингээд очихоор Шведийн юунд танд өгүүлэгдэж дутагддаг юм бол буцаад Шведдээ ирэхээр Монголынхаа юуг та илүү их сандаг бол? Монголынхаа бол би байгалыг л өрнөх онгон байгаад Монголын маань бас цэвэр агаар хөдөө тэр хэсгүүд их санагддаг шүү дээ. Тэгээс Улаанбаатар хотын бөглөрл нь бол айгүй бас хэцүү. Энэ том хоттой харьцуулах юм бол тэгэл энэ жоохон бохор заваа. Тэгэл одоо тэр юм харж байгаас бороо орохоор бороо одоо зайлуулдаг тэр замынх нь шууд мод өдр нь шивэд бол бороо оруулаа амар орж байгаа шүү дээ. Гэхдээ бороо ингээ усан шихвтэй авчдаг байхгүй. Монголд ч бас ингээл ер нь сонсож явахад харж яхад энэ тэнд одоо мөхөнд нь одоо ус бороо орсны дараа амар юу хаадаг шүү дээ. Ингээд тогтоод тэр борооноос сайлуулах юм уугаа бас асал хариуцлахгүй хийснээс болдог баг. Тэг хит их бөөгнөл ихтэй монголчууд чинь яг хотынхоо төв хэсгээр л гайгүй харагдаад байдаг болохоос яг зах мах руу явахаар хэвээр айгүй өрөвдөлтэй байл шүү дээ. Монгол бол би бас ингээд нэлээд хэдэн жилийн өмнө одоо нэг 16 7 онд байна очиж яваад хөт ингээ их гадуур их явсан гэр хороолуудаар ер нь айгүй хэцүү юм билээ өглөө ингээл энэ тэнд өөр хавтай тасраа унчихсан согтуу гэдэг залуучууд энэ тасраа унтсан энэ тэнд хүмүүс арх уусан ажил хийж байгаа нэртэй нэг жоохон пөнийсэн хараараа уцсан нөхдүүд л ер нь бол Монголд бас тэр хөгжил нь бас төв хэсгээрээ нэг хайлт хөгжсөн юм харагдаад зах махаар бол хаягдчихсан байл шүү дээ. Тэр нь л хэцүү. Тэгээс Монголын маань бас цэвэр агаар байгалийн тэгээд мэдээж идэж уух бас малын гаралтай бүтээгдэхүүн маань бол бас Шведээр сонс их санагдаж шүү дээ Монголд очиод. Тэгээ Монголд бол бас зарим гой үйлчлэгнүүд байна.
янз янзын алжаал тайлах төвүүд байна. Шивэдэг одоо шуурхаа мөнгөлөө бол хурдан шуурхаа өвчлөдөг тиймэрхүү юмнууд байна шүү дээ. Тэгэл тэр тал нь их орондоо очиад бас нэг сайхан амраад сайхан хөдөө гадаа яваад мал хуун дээр очиод ингээ байгальтайгаа харьцаад ирэх чи бас их Монгол хүний бас боддог сайхан нэгсний өстэй жаргал гэсэн үг л дээ. Хөдөө гадаа гараад яваад их орондоо очиод ирэхэд бол. За баярлалаа. Алтайг хата бас Оросоор дамжуулж ачуулдаг болж байгаа юм тийм ээ. Тэгэхээр энэ Оросоор дамжуулахад заримдаа бас их аюул ослтой байдаг энэ төр дээр үед ярьдаг байсан. Одоо тэр байдал өнгөрсөн үү? Аюул ослгүй тал дээр нь одоо баталгаа найдварыг ихэр гаргадаг юм бол энэ ажлынхаа талаар тэгээд дээрэс нь та бас удахгүй ингээ Монголдо очих гэж байгаа юм. Ажиллаар явж байгаа юу? Ямар шугамаар явж байна? За би бол одоо сүүлийн үед хаттаар нэг ачаа маань бөглөрөөд одоо хаттын хил дээр бол одоо маш олон 4800 кантаар бөглөрсөн гэж айл хавраас хойш яриад ирсэн. Би одоо тэнд тоон ерөөс буухгүй байгаа юм байлаа. Улам нь нэмээд тэнжин дээр буугаад байгаа учраас тэр замыг бол одоо ерөнхийдөө хаттаар бол нэг багада 6 сар ихтэй жил хүлээх юм байна гэд Оросоор ингээд манай тээвэр зууч маань одоо Туушингаас тээвэр зууч 2 орон тээвэр зууч таньдаг. Тэгээд тэд нар маань санал өгтөө Оросоор одоо ингээд 30 хоног яг хоо машинаар ингээд Оросын нутг руу ороод 30 хоногтой очих ачаа байна гэд санал тавихаар нь миний хувь заяа анхны ачаа гаргасан. За тэгтээ бас бэрхшээл байна. Би нөгөө Оросоор явдаг ачаа маань Рига юм уу Таалангаар дайрууд би явуулъя гэж хэлсэн байхгүй. Эндээс бол машинаар эхлээ гардгийг. Тэгээд 30 хоногт очино гэдэг тийм ачааг аргуулъя гэж за ихнийхээ 9 сард аваад ерөнхийдөө 10 сард гаргасан. Тэгээд Белорусаар бол дайруулахгүй гэж байна. Яагаад тэгэхээр Белорусаар бол ерөөсөө олон жил ер нь монголчуудыг илэг барьдаг юм уу? Монгол хүмүүсийн бие биенийх нь хоорондоо бие биенийхээ ачааныхаа мэдээллийг удлаа үнэ хэлээ шалгуулах гэдэг юм уу? Тэгээд машин хэрэгтэй явж байгаа ачаанууд бол Белорус дээр бол заавал задлагдаад байдаг. Кантинаар ч хүртэл задлагдчихсэн. Тэгээ би яг Латв Таилангаар явах замыг сонгоод явуулчихсан. Одоо бас Оросын хил дээр бас ерөнхийдөө бас гацаад бас Европын холбоо Оросын хооронд хориг тавьсанаас болсон гэд бас нэг тээвэр зурч явуулдаг залуу маань одоо машинаар явуулах боломжгүй боллоо. Тодорхой хугацаар хойшлоо гэд мэдээлэл оруулсан байсан сая нэгд өдөр. Тэгээ миний хувьд бол сая бас 4-7 хоногт нөгөө тээвэр зурчаас асуусан. Ачаа манай одоо ингээд маш их шалгалттай байгаа. Хил дээр байгаа одоо ингээд жоохон саатж байгаа гэд тийм мэдээлэл өгсөн. Одоо бид нар ч яг тээвэр зурчаас л асууж штэ. Тэгээ энэ Оросын замыг сонгоод байгаа. Яагаад гэвэл нэг саатлаа хэд нэг 2 сартаа орчих байх гэж тооцоод байгаа. Тэгээ одоо явуулсан байж идэг. Ер нь бол бэрхшээл бол их гарддаг. Одоо айл болгон бэрхшээлээс ухрах уу. Тэгээд ямар ч гэсэн тооцоолоод өгөн тээвэр зууч хийснээрээ би чинь нөгөө 17-оос 28-ны хооронд Монголд очиж буцаад ирэх хугацаанд тараагаад ирийгээд бүх юм авчаад билээ захиалцсан байсан. Тэгээд одоо ачаа маань намайг очиод ирэх хооронд буухгүй саац яваа гэж сая тээвэр зууч маань 2 хоног өмнө хариу өгсөн. Тэгээд одоо бүр хэрэлдэж болохгүй. Тэгээд нэг хүлээцтэй байж байгаа. Тэгээд одоо очичоод ирэндээ. Тиймэрхүү л одоо төлөвлөгөөтэй л явж байгаа юм. Тэгээ өөр зам одоогор харагдахгүй байна. Хаттаар бол мөддөө орохгүй баг. Тэр ажилтны амжилт төсөө тун удахгүй тэгээд Монголд маань одоо ачаа бараа нь очиасаа гэдэг ингэ төсөө ачаа хата Шведэд байгаа хүмүүс маань ер нь арчаатай бол ажил байна. Ажлаад амьдралаа сайхан аваад явж байгаа хүмүүс байж байгаа. 3-4 жилийн дараа бол босоод ирдэ штэ гэж ярьжсэн. Энэ уулын мод дурттай богинтой гэж энэ хүмүүс дотор маань бас нэг хэцүү олон жил яваад идэх хүмүүс байж байгаа байх гэж бодож байна. Ийм хүмүүс ер нь нэг юм үг гэдэг Конфуциусийн хэлсэн үг гэдэг хүмүүс ууланд биш зурмны овоолсон шороонд л бүдэрдэг юм аа гэд хэлсэн үг гэдэг. Яагаад бас өөрөөсөө болоод ч юм уу болохгүй ер нь тэр залуу үедээ хүмүүстэй зөвлөчих тийм танд юм бэдгүй хэлье гэж боддог. Одоо Шведэд асаас сургын сонсоод яваад байдаг тийм хүмүүстэй хэлэх үг байгаа юу танд? Гэхдээ яг тэгэл өөрийгөө л яваад явна л да. Одоо би маань мэдсэн хүнд нэг
Ширгоо сургаад ингээд юм хэлэхээр энэ насан турш улсууд чинь өөрсдөө л болгоно штэ. Ер нь тэгээд гэр бүлээ нэг зорж ирсэн улсууд сайхан гэр бүл үр хөвгтөө өнчрүүлэхгүй тэгээд мөнгөний бараа хараад би дандаа ийм баян болчлоо гэдэг юм уу, би энэс гоохгүй болчлоо гэдэг юм уу. Ийм байдлаар одоо ер нь бол шивэд улсууд бол ер нь нэг баг зэргийн нэг салалтууд их гардаг юм шиг байлаа. Би бас нэлээ олонтой юм мэдэн л дээ. Тэр л жоохон онцгүй ирсэн залуу гэр бүлүүч гэсэн одоо тэгээд ирсэн салцт хийх гайхаад идэв. Тиймэрхүү жоохон бас бодож тэр хүмүүсээс яагаад салцдаг юм бол гэж гайхдаг тиймэрхүү тохиолдлууд их л гардаг штэ энэ үе. Тэр л жоохон хэцүү санаа зовоос асуудал нэг болоод байна. Тусгай хүмүүс. Алтайхаа би танаас нэг асуулт асууж чадахгүй байж чадсангүй. Таныг магадгүй эмзэглүүлчих магадгүй эсвэл өгөөч магадгүй би асуучи. Та тэгээд хариулмааргүй бол хариулахгүй гэж болно за. Та одоо бас арай биднийг бодвол бас хэд гур ах ингээд нас ахиж явж байгаа хүн байж гэн тийм ээ. Зарим хүмүүс маань Монгол хүн ер нь хүний нутагт тогтоход хэцүү байдаг юм аа. Нас ахих тусмаа эх орноо улам ихээр сандаг, битгэрдэг болдгиймаа гэж яриад идэг. За тэр насанд одоо хизээ хүрдэг юм бол үнэхээр тийм одоо эх орноо улам ихээр санагалцах энэ хүмүүсийн яриад идэг тийм юм болж гин үү болдог юм болов таны хувьд энэ тал дээр та юу бодож явдаг вэ? Таны ирээдүйд бас ирээдүйд энэ асуулт ирэх болов ер нь энэ тал дээр та бодож байв уу? Гэ бодлого яа тэр чинь би чад дээр үед одоо би чинь бол яг шивэд тусад баярлах хэлээдээ үндэслэл байдаг аахгүй юу? Шивэд оронд бол одоо гомдохгүй яагаад гэвэл одоо зарим хүмүүс асуу дургуй шиж магадгүй. Би чи шивэд орны чинь хоёр дахь орно гэж үзэх тийм үндэслэлтэй. Нэгдүгээртээ би чинь энэ улсад ирээд за гэр бүлээрээ ингээд мэдээж Монгол байсаас илүү өөр нөхцөл за илүү өөр одоо орчин хүнлэг нийгэмд ирснээр нэгдүгээр баярлалаа. Хоёрдугаарт би чинь ирээд энэ улсч ирээд хоёр том эмчилгээ хийлгээд амьд явах баталгаа нас маань уртсан учраас шивэд улсад бол одоо шивэдийн алтан гартай эмч нарт бол баярлахаас арга байхгүй. Би ч одоо 5 удаа хагалгаанд орлоо. За тэгээд илгэний С вирусыг одоо 2 удаа эмчилгээ хийлгүүлээд одоо 25 дор болох гэж хэлсэн илгээсээ ингээд С вирусыг гаргаж эмчилгээ хийлгүүлж одоо ингэж одоо сайхан эмчилгээ хийлгүүлсэн. Тэгэхээр тэрний хүчинд би чинь ингэж одоо эрч хүчтэй ч юм уу тухайн үед одоо 2007-8 онд хагалгаанд орчоод нэлээ хүнд одоо илгэний сирочтой байна гэж жоохон гутраад амь нас маань олон жил явахгүй гэж бодож ирсэн бол сайн эмчилгээ хийлгээд эрч хүчтэй бүр компани ажиллуулад олон хүнд бас чадлаараа бизнес хийгээд олон хүнд бас нэг ингээд харилцсан туслаад ингэж яваад би бас өөрөө айгу хувь зайтай гэж бодод шивэд орондоо их айгу бас баярлж явдгийг. Ер нь хүн өөрөө хичээгвэл хаач газар ажиллаад амьдраад явна. Хаач нэг дэлхийн нэг юм чинь хаач өгсөн одоо хүн өөрөө бурхан болсон тэр хүнээс зургал бах. Би очиргүй одоо Монголд очиад ясаа 50 мав одоо Монголд яс тавьдаг газар биш юм шиг хошин шагмаг янз бүр ярьж л ийдгийг. Тухайн үед хүн хаана юу хийж аваад юу авах бол тэр бол нэг тэр санаа зовдгүй шүү дээ. Нэг л өөр хүүхдүүд маань энд ингээд өсч боожод хүүхдүүд ингээд төрөөд ингээд явж байгаа болохоор надад бол хаач амтэрсэн нэг л дэлхийн юм чинь ялгаагүй гэж боддог. Тэр нэг санаа зовол заавал одоо Монгол руу очиад тэнд юм яа нэг очих хүүхдүүдээ санаа зовоод идэггүй шүү дээ. За таны энэ хэлж байгааг бол гадны оронд амьдарч үтсэн гадагшаа гарч үтсэн хүмүүс бол улам ихээр ойлгох уу гэж бодчихээ. Тэгээд тантай би бас яг үнэхээр санал нэг байдгийн юм бэ. Миний хувьд бас их дэлхийн шороо Монголын шороо эндхийн шорооч ер нь их дэлхийн шороо тийм болохоор бид нар нэг газар нутагтай гэж бодож явдаг болохоор энэ тал дээр бол яг үнэнгээ хэлэхэд санаа зовхгүй амьдардаг гэх юм уу? Тий. За маш их баярлалаа. Тэгээ нээлттэй сайхан хариу өгсөнд ингээд бие сайхан имжлүүлээд сайхан эрүүл болсон юм байна. Тэгэхээр урт тутаа наслаад ингээд олон сайхан хүмүүсээ баярлуулаад дараагийнхаа аппаратыг имлэгтээ бэлгэлээ. Тэгээд айгүй бид нар ч бас их өндөр юм уу? Одоо би чинь
Одоо нэг Монголд бас явах ажил маань бас нэг ширээний теннисийнхаа бас улсын аваргаар бас очиж бас нэг найз багш дэлгүүрийн талига дэлгүүрийн багшийн маань тэмцээн явагдахын тэрэндээ өстой нэг хандив өргөндөө очиж аваад хандив өргөн. Тэгээ нэг сая төгрөгийн хандив өргөн тэгээд ганц хоёр таста тамирчтай тэр үед улсын аварга болж таарч байгаа юм. Тэрээр очиж бас нэг болж чадлаараа баярлуулчаад ирнэ гэж бодвол тэгэл зориод явах гэж байна да одоо. За баярлалаа. Та өөрөө ширээний теннисийн улсын аварга Шведэд бас нэлээд теннис тоглодог клуб байгуулад бас Европын ширээний теннисийн Европын холбоо гэж та үүсгэж ширээний теннис Европын салбар зөвлөл. Салбар зөвлөл гэж үүсгэж. Тэрийг хоёр дахь удаа тэмцээн зохиосон хэд дахь удаа зохиоч вэ? Тэ хоёр дахь минут нөгөө 2 жилийн өмнө 19 онд анхныхаа зохиогоод Европын монголчууд аваргыг тэгээд нөгөө корона гараад 2 жил завсарлаад 2021 онд хоёр дахь тэмцээний Германы Хаале хотод одоо 3 жил дараалаад манай найз Ариун Баяр маань Германд ажиллаж амьдардаг. Ариун Баяр маань 3 жил дараалал хийхээр ингээд тохироод тэгээ бид хоёр ингээ сайхан тэмцээний зохион байгуулсан тэмцээнд нь оролцоод ингээ ирсэндээ сая нэг 20 хоногийн өмнө. Би мэдээгүй ширээний теннисийн тэмцээн болдог гэж би хүрэл медальтай ширээний теннисний улсын аварга бишээ тоглож ирсэн. Олон улсын наримт цуслан гэж бидэн шүү дээ. Тэр байсан. Тэр цусланд очиод ээлжээр нь яг гадаадынхан таамарж исэн жил таарсан. Тэгээ тэнд хүрэл медаль авсан чинь хүүхдийн болохоор айгүй баярлаа медальтай ирлээ гэж хэлжсэн. Гэхдээ ер нь ширээний теннис тоглодог. Би өөрөө гэртээ ширээний теннистэй ширээтэй. Тэгээ хаяг тоглолтыг дараа бас нэг тоглох өдөр ирэх байх гэж бодож байна. Тий, дараа жилийн тэмцээнд оролцохгүй юу? Оролцож та нар бол мэргэжлийн тамирчид шал өөр байх. Тэгээд үгүй хамаагүй шүү дээ. Тухайн үедээ өнийгээ хуваагаад тоглолцсон шүү дээ. Болохгүй бол мэргэжлийн нэг яагаад сонирхчийн яагаад явчих шүү дээ. Сонирхчид нь оролцож болох юм байна тийм ээ? Болно тийм шүү дээ. За баярлалаа. Тэгээ ширээний теннис тоглодог хүмүүс маань бас Европт байдаг бол ийм сайхан тэмцээн зохиогдсон юм билэ. Тэгээд бас манай Алтан ууг ахтай холбогдох юм бол ер нь их мэдээллийг авах юм шиг байлаа шүү гэд бас хэлчихье. Тэгээд өнөөдрийн маань ярилцлага бас их сайхан амьдралтай маш их зүйлийг тайлбарласан сайхан ярилцлага байлаа. Тэгээд Алтан ууг ахаа таны хувьд өөрийнхөө ер нь амьдралыг Шведэд байх амьдралаа ширээний теннисээр одоо харьцуулж ярих юм бол пинг понг одоо зогсон бөмбөгч буцаж ирдэг тийм ээ. Тэрэн шиг өөрийнхөө амьдралын ямар хэсгийг та ширээний теннистэй зүйрлж ярих вэ? Теннистэй би ч яг юм штэ нөгөө 84 он хүртэл би ширээний теннис тоглоод 84 онд ингээд нөгөө улсын аваргаар болоод тэгээ ерөнхийдөө бол ширээний теннис яг хэд залуудаа бол тоглоогүй байхгүй юу. Тэгээд нөгөө гадаад руу нэг сургуульд яваад цэрэгт яваад тэгээд тамирын багш болоод шал өөр спорт хариуцаа сакс волейболын багш болоод ингэж яагаад 2000 онд нөгөө теннисээ буцаа барьж байгаа байхгүй юу. Нөгөө багын эмч ингээд нөгөө хэрэг болцсон. Яг тухайн үед би ч бас ингээд теннисээр 84 оноос 2000 он хүртэл бол ингээд ер нь за тухайн үед тэмцээнд нэг орсон баха их нэртэйгээ танилцах үед. Тэгээ ер нь теннисэд тасарсан байсан. Тэгээ яг үлдсэн амьдралд маань теннис маань одоо нэг Шведэд ирсэнээс хойш ингээд теннисээ буцаад бас нэг тодорхой хэсгийг нэг бариад үргэлжлүүлээд явж байгаа болохоор тэр задлан насны маань үргэлжлэл теннисний маань хийх ёстой үргэлжлэл нь энэ Швед оронд ингээ үргэлжлээд теннисныхаа төлөө боломжоор юм хийгээд яваад байгаа байна гэж л зөөрлж ойлгож байгаа шүү дээ. За баярлалаа. Одоо бид нар гадаадад ер нь жоохон удахаараа их зүйлийг бас ойлгодог тий өнгөрсөнтэйгээ харьцуулна. Ер нь их таны хувьд ер нь хамгийн ихээр одоо ойлгосон юм чинь юу вэ Шведээс? Юуг та өөртөө их суулгаж чадав? Юуг илүү их амьдралдаа ойлгов? Ер нь бол бидний нүдийг нээх тийм нийгмэл хэрэгтэй юм байна. Хүний дээдэлдэг тийм нийгэм одоо Монголд маань ингээд анханасаа зөв явсан бол гэж бодоод байгаа байхгүй юу? Ер нь монголчин бол улгааш луурчдын замаар л орцсон шүү дээ. Яг ганцхан одоо Швед ирээд ойлгосноос гадна Монголд одоо 90-ад онд зориг байгаа шүү дээ. Монголын анхны алтан хараацаа. Зоргийг нь маш зөв одоо удирдахч Монголд маань дутагдж байсан.
яг тийм сайхан удирдагчийг чинь энэ өнөختөр чинь цааш нь харуулсан гэдэгт аюу харамсдаг байхгүй юу. Хэрвээ Монгол тухайн үед зориг бас зөв гэж хэвлүүлээд Монгол улсын манаас тухайн үед ерөнхий сайд болоод ингээ явцсан бол Монгол маань Шведийг хойноос бол ер нь ойрхон зөв замаар явах байжтэй л гэдгийг бас ухаардаг байхгүй юу. Тэрнээс биш Монгол орондоо ганц санаа зовж байгаа бол Монголоо харьцуулаа бодоход Шведчиг болоосоо гэж бодохын тулд яг тэр зөв удирдагч хүн тухайн үед гарсан бол Шведчиг болох байж гэдгийг л ойлгоод байгаа юм. Тэрнээс биш одоо худлаа ярьсан нам ярьсан улсууд гарч ирээд Монголыг самраад байгаа болохоос биш бид нар ч юм бол тэднээс гоохгүй гадаад байгаа монголчууд чинь өөрийнхөө борж өрхөөр мөнгө олоод хүний газар стол айж идэх ардаа хийгээл бүх өчигөр ажиллаад арга ирээ тэжээгээд ингэ явж байгаа улсууд байхгүй юу. Төр засгаас ерөөсөө хамааралгүй төр засагта ямар нэг юм хийчихвэл ингээд энэ нуугдуулчин тим гэмт хэрэг толгочин тим юм авахгүй бол худлаа цуг ярихгүй бол мөнгө олдохгүй гэж санаа зовхон байхгүй. Гадаад байгаа монголчууд жинхэнэ баатарлаг хүмүүс шүү дээ. Ирээд зорхороо амьдрал авч яваа. Тэгэхээр яг Монголоос Шведэд бодож яхад зөвл хүн гараасаа тийм хүн гаруул дэмжийлгсэн тийм бодолтой л явдгийг. Ганц ухаарсан юм бол Монголоо зөв авч явах хүнийг л дэмжих юм байна. Хүний нутгаас бол. Тэгээс бол энд бол бид нар өөрсдөө болгоод байгаа шүү дээ. Борж үргээрээ. За маш их баярлалаа. Маш олон хүнийг төлөөлж ингээ хэлсэн үг хаа гэж бодож байна. Алтуугийнхаа хамгийн төгсгөлт нь манай Globus podcast-ийн нэг уламжлалт асуулт байдаг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг одоо хувь нэмрээ оруулахын тулд та өөрийнхөө өмнө нь хийдэг байсан ямар зуршлаа өөрчлөөд юуг илүү их анхаардаг болчихв. Одоо хог хайдаг хүн байсан бол хогоо хаяхгүй карманда хийгээд цүхэндээ хийгээд гэртээ авчраа хайдаг ч юм уу. Зарим маань даавн тор барьж явдаг болсон байна гэдэг ингээд өөрсдийнхөө амьдралын сурж байгаа зүйлээсээ ирж байгаа юм. Бас бусад хүмүүс маань суралцаасаа бас жишээ аваасаа гэдэг үүднээс. Зөв. Би бол одоо байгаль орчинд ээлжтэй байхын тулд Монголда нэг мод тарин гэж бодоод байгаа шүү дээ. Мод тарихад тухайн үед жоохон ханд өгчл байсан. Одоо дахиад Монгол орныхоо байгалыг одоо моджуулах тэрвүү модны хөтөлбөрөнд идэвхтэй оролцсон гэж бодоод байгаа шүү. За тэгвэл маш их сайхан бодол байна. Өнөөдөр цаг заваа гаргаад ярьслан өгсөн Алтуугийнхаа маш их баярлалаа. Маш олон зүйлийг бас сонслоо. Шведийн амьдралын талаар ингээ маш дэлгэрэнгүй бас бодиттой сайхан мэдээ өгсөнд маш их баярлалаа. Та учир нь Globus podcast-аараа дамжуулаад Монголдо сууж байгаа дэлхийд дээгүүрээр нь тарцсан байгаа монголчууд маань хэм маань хаана юу хийгээ явж байгаа энэ хүнээс юуг сурах боломжтой юм. Үнэхээр тухайн оронд очиход амьдрал ямар байдгийг гэдгийг очиод бас хэдэн жил болсон хүнээсээ сонсвол нь илүү бодиттой байдаг учраас ингээд бас нэг сайхан зочин байлаа. Маш их баярлалаа танд. За чамд ч гэсэн ийм сайхан подкаст хөтлөө явуулж байгаа. Чиний цаашдын ажилд амжилт хүсье. За маш их баярлалаа. Эрхэм сонсогч та бүхэндээ бас амралтын өдрөө тавтай тухтай сайхан өнгөрүүлээрэй гэж хүсэж байна. Дараагийн дугаар болтол баяртай баярлалаа. Баяртай.